Энэ бол зомби дүүрсэн ертөнц. Вирусын гам шиг бүтэн 6 жил үргэлжилсэн. Хүмүүс эмчилгээг арай гэж бүтээхэд үр дүнд нь бүр том аюул бий болсон. Энэ эмчилгээг халдвар авсан хүмүүсийн зөвхөн 75%-ийг эдгэж чадна. Би юм эдгэрсэн ч тэд зомби болсон үеийн аимшигт дурсамжаа хадгалсаар байдаг. Үлдсэн зомбиудын биед эмэнд тэсвэртэй чанар байгаа учраас тэд хизээч хүн болж чадахгүй байсаар байна. Засгийн газар бодож эхэлсэн. Эдгээр эмэнд тэсвэртэй халдвар авсан хүмүүсийг хэрхэн зохицуулах талаар 3 дахь буюу сүүлчийн эдгэрсэн хүмүүсийн бүлэг тусгаарлах лагертээс гарч хүний нийгэмд эргэн орох гэж бэлтгэж байв. Гэвч тэд машинд буугаагүй байхад л олон тооны оршин суугчид жагсаал эсэргүүцэл хийсэн. Тэд итгэдэг нь зомби хүн болж эргэн ирсэн ч дотоодын муу зан чанар нь арилахгүй гэж магадгүй нэг өдөр дахин цусанд шумсан чөтгөр болохыг үгүйсэхгүй. Олон нийтийн ийм хандлага нь эдгэрэгчдэд хүйтэн ус цутгасан мэт болсон. Энэ нь тэднийг нийгэмд байр суурь олоход маш хэцүү болгож байна. Албан ёсны байгууллага хүчээр оролцсон ч эдгэрэгчид зөвхөн хамгийн доод түвшний ажлыг л хийж чадна. Эрэгтэй гол дүржиг бол харьцангуй азтай нэгэн. Ахын эхнэр Эли түүнийг эмчлэгч гэдгээр нь ялгуурлан гадуурхсангүй. Харин ч өөрөө санаачлан гэртээ авчээ. Жиг талархахын зэрэгцээ. Дотроо маш их гэмшиж байлаа. Учир нь түүнд нэгэн нууц байсаар ирсэн бөгөөд хэлж чадахгүй байв. Үнэн дээр ахыг нь өмнө нь өөрөө хазаж авсан байжээ. Энэ бараг Жигийн салж чадахгүй хар дарсан зүуд болсон юм. Халдсан нэр Адач бас 3 дахь эдгэрсэн хүн. Тэр гэртээ ирсэн ч хаалгаа тогшхоос айж байлаа. Аав нь гэрээсээ гарч иртэл Ада хүчээр инээмсэглэн өөрөө эдгэрсэн гэдгийг хэлв. Гэвч аав нь ууртай царайтай байлаа. Адагийн ээж нь тэр амьд өгтөл болсны дараа Адагийн хазаж алсан хүн байжээ. Энэ гэрт Адагийн байр суурь аль хэдийн алга болсон. Зөвхөн үүгээр зогсохгүй. Засгийн газар Адад цэвэрлэгээний ажил санал болгосон. Гэтэл тэр ажил олгогчийн гэрт очиход тэд хаалгаа чанга хааж түүнийг оруулахгүй байв. Орон нутгийн иргэд эдгэрсэн хүмүүст хэрхэн ханддаг нь эндээс харагдана. Харин Жиг илүү азтай байлаа. Түүнийг засгийн газар тусгаарлах төвд ажилуулахаар томилсон. Энд хаасайгүй зомбинуудаар дүүрэн. Энгийн хүмүүст энэ бол жинхэнэ там юм. Гэхдээ яагаад ч юм хэдий хэрцгий зомби байсан ч тэд эдгэрэгчдэд хизээж халддаггүй. Тийм болохоор оршин суугчид сэжиглэх нь аргагүй. Тэднийг одоо ч халдвар тээгч гэж үздэг. Ахлах судлаач Тисийн харц гунигтай байлаа. Тэр аль хэдийн тоо томшгүй олон арга оролцсон. Гэвч эдгээр эмэнд тэсвэртэй зомбиг эдгэж чадаагүй. Жиг хажууд нь сууж яаж тайвшруулахаа мэдэхгүй байлаа. Учир нь тэр Лисийн өмнө байгаа зомби Лисийн хайртай хүн гэдгийг мэдэж байсан. Цэргийнхэн ч бас саяхан мэдэгдэл гаргасан. Эдгээр эдгэршгүй зомбиг бөөнөр нь устгах гэж байгаа. Лис гүн гүнзгий цөхрөлт автлаа. Тэр өөрийн хайртай хүнтэйгээ хэрхэн нүүр тулж учрахаа мэдэхгүй байлаа. Мөн тусгаарлах төвд байгаа олон халдвартай хүмүүстэй ч ажлын өдрөө дуусгаад Жиг гэр оронгүй Адаг боллоо. Энд бас олон эдгэрсэн хүмүүс байна. Адагтай адилхан нөхцөлд байгаа. Тэд бүгд өөрсдөө шудраг бус хандлага хүлээж авсан тухай гомдлож байлаа. Гэтэл яг энэ үед хэдэн цэрэг орж ирлээ. Цэргийнхэн байнга ажиглаж байсныг мэдлээ. Эдгээр эргэн ирсэн эдгэрэгчдийг удирдах буй офицер Адад санууллаа. Хизээч уурлаж бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй гэж. Та бүхнийг эргэн ирэхийг зөвшөөрсөн. Засгийн газрын хамгийн том инрэл юм. Адагийн сэтгэлд уур хилэн бадарлаа. Яг хөдөлж эхлэх гэтэл нөгөө талд нь чанга зодуулжээ. Намайг ухар. Тэгтэл Адаа халдвар авахаасаа өмнө маш амжилттай хуульч байсан байна. Өмнөх ба одоогийн ялгаа. Түүний сэтгэлд бухимдлыг улам ихсгэжээ. Энэ талд Жиг дахин хар дарсан зүуднээсээ сэрв. Жижиг дүүн хаалганы гадна зогсож байлаа. Тэрийг айсан харцаар ажиглаж байлаа. Тэр танхимд ирсний дараа Жиг хаалган дээр хэн нэгэн будаг цацсан байгааг харлаа. Харин бэр их чинь өөрийг нь хүлээн авснаас болж олон дайсагнал авчээ. Тэр санаа зовсон байдалтайгаар тусгаарлах төв рүү очлоо. Яг тэр үед 2 цэрэг халдвар авсан хүнийг шоолж байгааг харлаа. Жиг яарвчлан очиж зогсоолоо. Энэ завсрыг ашиглан галзуу зомби өөрийг нь дээрлэсэн цэргүүдийг хөөж эхэллээ. Харамсалтай нь тэр даруй буудуулж унсан. Эдгээр цэргүүдийн нүдэнд эдгэрэх боломжгүй халдвар авсан хүмүүс хүн гэж нэрлэх аргагүй болсон. Тэгээд засгийн газрын цэвэрлэгээний зар гарсны дараа эдгээчдийн хүчтэй эсэргүүцэлд шуудхан гарч ирв. Эцсийн эцэст тэдж бас зомбигоос хуурсан хүмүүс шүү дээ. Хинч баттай хэлж чадахгүй. Цэргийнхэн тэсвэртэй зомбинуудыг устгасны дараа дараагийнх нь эдгээчдийг устгах эсэх нь тодорхойгүй. Өөр хилэн дүүрэн Ад өөрөө ихэж довтлохоор шийдэв. Өөрийг нь гадуурхсан оршин суугчдаас өшөө авахыг завдав. Жиг дотроо 50 хിവэр байлаа. Эхэндээ энэ ажиллагаанд оролцохыг хүсээгүй. Гэвч найз нь дахин ятгахсаар Ада зөвхөн хөнгөө газарт хідэн шатамхаас ав шидэн гэж амласан. Ямар ч хохирол учруулахгүй гэж байсан. Гэтэл Жиг огтхонч төсөөлөөгүй зүйл бол энэ гал тавилт нэг зэрэгт хохирол учруулсан явдал байлаа. Албан ёсоор энэ ослыг террорист халдлага гэж тодорхойлсон. Түүнчлэн гудамжнаас олон оршин суугчдыг баривчилсан. Энэ бүгд Адагийн ажиллагаанаас өмнө хийсэн төөрөгдүүлэлтээс болсон. Тэрээр бүгдийг сэжиглэлээс амжилттай чөлөөлсөн. Үүний ачаар тэр 3 дахь давлгааны эдгэрэгчдийн удирдагч болж бүгдийн дэмжлэг дор Ада итгэлтэйгээр мэдэгдсэн нь тэр илүү том ажиллагаа төлөвлөж байгаа. Бүх хүмүүст эдгээдэг хүмүүсийн чухал ач холбогдлыг дахин сануулгах болов. Энэ талд ахын эхнэр нь өнгөрсөн шөнө болсон гинтийн дайралтын талаар сонсоод
Жигэд үүнд оролцохгүй байхыг ятгахжээ. Жиг угаасаа хүмүүст хор хүргэхийг хүсээгүй. Тэр даруй зөвшөөрөв. Эдгээдэг хүмүүсээс өөрийгөө хол байлгахаар шийдэв. Гэвч энгийн амьдралд буцаж орох түүний хүсэл төсөөлж байснаас нь илүү хэцүү байлаа. Тэр өдөр Ада өөрөө ирэв. Жигэд маргаашийн эдгээгчдийн цуглаанд оролцохыг өрөв. Нөгөө хүн эргэлзэж байгааг хараад тэр даруй гол учрыг ойлгов. Тэгээд зориуд авгах бэр ихч хоёрын харилцааг эвдэхийг оролдлоо. Тэр илгээс чи эдгээгчдийг хүлээн зөвшөөрч чадах уу гэж асуув. Хэдий тэд нөхрийг чинь хөнөөсөн азуурчин байсан ч гэсэн үү. Эли энэ үгний цаад санааг ойлгосонгүй. Гэтэл Жиг аль хэдийнэ гартаа зангидаад маш их сандарч байлаа. Аз болоход Ада тэгсэнгүй. Түүний нөхрийг хөнөөсөн дайсан яг эсрэг талд нь сууж байгааг ил гаргаагүй. Энэ нь Жигт зориуд сануулга өгч буй хэрэг байлаа. Сүүлийн өдрүүдийн туршлага түүнд нэг зүйлийг ойлгуулсан. Эмчлэгчид одоо ч халдвар тээгчдийн талд харьяалагддаг. Тэд хизээч хүн төрөлхтний нийгэмд эргэн очиж чадахгүй. Гэвч Жиг Ада хоёрын туусан зам өөр байсан. Түүний хажууд ойлгодог сайхан бэрэн байна. Хүргэн дүүнч бас аажмаар өөрийг нь хүлээн зөвшөөрч эхэлсэн. Жиг зөвхөн хурдан хэвийн амьдралдаа эргэж очихыг хүсэж байлаа. Гэвч бодит байдал тийм сэтгэлд нийцгээр байсангүй. Тэр өдөр армийн дарга элэг олж уулзав. Тэд 3 дахь удаагийн эдгэрсэн хүмүүсийг шалгажээ. Тэд байнга нууцаар асуудал үүсгэдэг байна. Харин Жиг удирдагч Ада хоёр сайн танил. Дарга элэгээс ямар нэгэн мэдээ ирвэл шууд өөртөө нь холбогдохыг хүссэн байна. Дараа нь тэр нэг зураг гаргаж ирэв. Жиг бол Адад хазуулж халдвар авсан нь илэрхий болов. Энэ бол яг л ойрын төрөл садан гэсэн үг. Гэхдээ ил итгэлтэй байсан. Жиг эдгэрсэн хүмүүстэй нийлж хамтран ажиллаагүй гэдэгт өөрийн бодлоо батлахын тулд тэр камер авч явсан. Нууцаар эдгэрэгчдийн цугларалт руу утсан. Яг тэр үед Ада хөдөлгөөнд уриалж байлаа. Тэр цэргийнхнийг зомбитой тэмцэхээр төлөвлөж байв. Эли энэ бүхнийг бичиж офицерт мэдэгдэхээр шийдсэн. Гэтэл эргүүлд гарсан эдгэрэгчид түүнийг олж харсан. Аз болоход түүний үйлдэл маш хурдан байв. Тэр аюулгүйгээр эдгэрэгчдийн гэрээс гарч чадсан. Эмнэлгийн төвийн доктор Лис эдгээр өдрүүдэд байнга шаналж байна. Түүний найз бүсгүй өвчин сайжраагүй. Харин ч улам догшин болжээ. Гэнэт уурлахтаа хүн болгонд дайрч хаздаг болсон. Шийдвэрлэх мөчид цэргүүдийн баг өрөөнд дайран орж ирэв. Тэд дарга нарын тушаал авсан байлаа. Эсэргүүцэлтэй халдвар авсан бүх хүнийг эвтнэц хийхээр болсон. Цөхөрсөн Лис найз бүсгүйгээ аврахын тулд Адагийн эсэргүүцлийн бүлэгт нэгтгэхээр шийджээ. Харин энэ үед Жиг унтах гэж байсан. Гэнэт хоёр танихгүй хүн орж ирээд ухаан алдуулжээ. Сэрээд тэр шууд цагдаад мэдэгдсэн. Гэтэл цагдаа нар ийм хэрэг эдгэрүүлэгчийн гэр бүлд байнга тохиолддог гэж хэлв. Тэдний ярианд ялгуурлал элэг дог дүүрэн байлаа. Цагдаагийнх нь найдваргүй бололтой. Айли болон түүний хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд Жиг өөрөө Адагаас тусламж хүсжээ. Харин гэртээ айл анзаарчээ. Камерын санах карт алга болсон байна. Тэр даруй өнгөрсөн шөнийн нэвтэрсэн хүн. Адагийн явуулсан хүн гэдгийг ойлгожээ. Харин энэ үед Жиг юу ч мэдээгүй байлаа. Тэр Адагийн араас эмчийн гэрт ирэв. Санаандгүйгээр эмнэлгийн төвд Лисийг харлаа. Эдгээр хүмүүс цэргийнхнийг зомбитой тэмцэх гэж байгаа гэдгийг мэдэв. Тэр Ада болон Лисийг яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөв. Гэвч найз бүсгүйгээ аврахын тулд Лис элтнийг замаар эцсээ хүртэл явахыг хүсэж байна. Гэнэт гаднаас шууган сонсогдов. Цэргийнхэн хүмүүсийг баривчлахаар иржээ. Ада даруй хүмүүсээ авч хойд хаалгаар зогтсон. Жиг харин алхмаа удаашруулсан. Санаатаагаар цэргүүдэд өөрийгөө бариулсан. Найз нь өөрөөсөө зайгаа барьж байгааг ойлгосон. Адагийн нүдэнд уур хилэн дүүрэн байсан. Эмчийн гэрээс зогтсны дараа тэр даруй элэг олсон. Жиг нөхрийг нь хазаж алсан нууцыг хэлсэн. Харин цэргийн удирдлага Жиг энгийн амьдралдаа эргэн орохыг хэр их хүсэж байгааг мэдэрчээ. Тиймээс түүнд эмчлэгчдийн бүлэгт тагнуул болж шуруулахыг ятгав. Жиг Адагийн төрөмгийн үйлдэлийг зөвшөөрдөггүй ч найзаа урахыг хүссэнгүй. Тиймээс даргын сандлыг эргэлзэлгүйгээр татгалзав. Гэртээ эргэж ирэхэд нь гэтэл нулимстай нүдтэй бэр ихчигээ харлаа. Тэгээд л өөрийгөө Адад урвсан гэдгийг ойлгосон. Жиг уучлалт гуйсаар байсан ч ахыг нь буруутгасан нь өөрийнх нь санаа биш байсан. Эцэст нь Эли түүнийг гэрээсээ хөөсөн. Энэ явдал Жигд Ада зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүйг ойлгуулсан. Тиймээс тэр шөнө Адаг уулзахаар дуудсан. Албан ёсоор бол эдгэрүүлэгчдийн босгочдын бүлэгт нэгдэх хүсэлтэй гэж хэлсэн. Бодит байдал дээр бол энэ нь зам юм. Гэхдээ ойлгомжгүй зүйл нь цэргийн өндөр албан тушаалтан террорын бүлгийн толгойлогчийг ганцаараа барихаар ирсэн нь үр дүн нь ямар ч гинтийн зүйлгүй. Тэр ууртай Адагийн гарт амиа алдсан. Эрэхтэй гар бууга авч зүрхэндээ уур хилэнгээр дүүрэн байлаа. Гэхдээ ийм байсан ч тэр Жиг өөртөө нэгдэхийг хүссээр байлаа. Гэвч Жиг шүдээ 100 бууж өгөхөөс татгалцсаар байв. Хоёр тал мухардалд орсон тэр мөчид холгүйхнээс цагдаагийн дууд дохио сонсогдов. Ада дотроо харааж эцэст нь хуучин найз Жигээ өршөөхөөр шийдэв. Үйл ажиллагааны өдөр ирэхэд Лисийн дотоод хүн болох тусламжтайгаар асрагчийн дүрд хуурсан хоёр эдгээгч хаалганы харуулыг амархан устгав. Яаралгүйгээр удирдлагын өрөөнд орлоо. Лис найз бүсгүйн тусгаарлах бүсэд байгааг хараад тэрээр эргэлзэлгүйгээр нэг команд орууллаа. Бараг зэрэгцээ цагт бүх юмд төсвөртэй халдвар авсан хүмүүс тусгаарлах өрөөнөөс гарлаа. Энэ ажиллагааны хамгийн чухал хэсэг нь энэ юм. Зөвхөн бүх хуаран үүмэн самунд автсан үед Ада болон түүний хамтрагчид хамгаалалтын цэргүүдийг бут цохих боломжтой болно.
Гэвч Лис огтхонч төсөөлөөгүй зүйл бол өмнө нь найз охин дээрээ туршсан эмчилгээний эсрэг бодис амжилттай болсон явдал байлаа. Тэр хүн одоо дахин энгийн хүн болжээ. Гэвч Лис баярлах завгүй байлаа. Нэг зомби гинт гарч ирээд түүнийг унгав. Хөөхий түүний шин төрлийн юм тараагдаж амжаагүй байтал дэлхийд үгүй болов. Энэ үед хэд хэдэн зомби аль хэдийн тосгонд ирсэн байлаа. Ил хүүгээ сургуульд нь авахаар явлаа. Гэтэл цэргүүд түүнийг хүчээр ачааны машинд чирэн оруулав. Тэр үед Жек яг дэрэгдүүр нь өнгөрч байв. Лид зөөрийн хүүг хайж өгөхийг түүнд даатгахаас өөр аргагүй болов. Энэ үед сургууль аль хэдийн эзлэгдсэн байсан. Аз болоход Лисийн хүү аюулд өртөөгүй. Жек яаралтай түүнийг тэврээд гарсан. Тэр бол эдгээгч учраас зомби сайхгүй. Гэвч жаахан хүү өөр. Жек хүүг нуух газар хайхаас өөр аргагүй болсон. Гэтэл найз Ада гинт гарч ирэв. Жек өөрт нь нэгтгэхээс татгалцаар байгааг хараад энэ удаа тэр үнэхээр алах бодолтой болсон. Аз болоход чухал мөчөд хоёр цэрэг яг энэ газраар өнгөрч явсан. Тэд шууд буудаж адаг устгасан. Хуучин найз нь аимшигтайгаар амиа алдсныг хараад Жек уйтгарлах завгүй байлаа. Учир нь түүний бяцхан дүү аюулд орсон байв. Тэр ямар ч эргэлзээгүйгээр хоёр зомбиг устгасан. Энэ үед Элли аль хэдийн цэргийнхэнд шин тусгаарлалтын бүс рүү хүргэгдсэн байлаа. Энд бүгд хүчээр баривчлагдсан энгийн иргэд. Хүний нөөц хүрэлцээгүйгээс байдал маш эмх замбраагүй байлаа. Элли боломжийг ашиглан чимээгүйхэн хуарамаас гарч гудамжинд гарч аимшигтайгаар амиа алдсан нэгэн цэргийг харлаа. Дөнгөж буу шүүрэн автал нэг зомби гинэд дайрч ирэв. Анзааралгүй шүн болчихжээ. Элли эцэст нь гэртээ харж ирлээ. Жек өөргөө сайн биелүүлжээ. Тэр аль хэдийн ач хүүтэйгээ хүлээж байв. Гэвч их хүү хоёр уулзаж амжаагүй байтал буланд гинэт нэг зомби дайрч гарч ирэв. Жек хурдан устгасан ч гэвч жаахан хүү хазуулчихсан. Элли хүүгээ зомби болохыг хүсээгүй. Тэр хүүгээ эдгэрэгч шиг амьд үлдэхийг ч хүсээгүй. Тиймээс чимээгүйхэн буугаа өргөв. Жек яарвчлан дуугарч зогсов. Эллийн харамссан харцанд Жек дүүгээ тэврээд харанхуй шүн алга болов. Түүхийн төгсгөлд жижиг хотын зомби нарыг армийнхан бүрэн устгасан. Гэвч эдгэрсэн хүмүүсийг эсэргүүцэх дуу хоолой урдийнхаас илүү хүчтэй болсон. Жек эдгэрсэн хүргэн дүүгээ дагуулна. Хөдөөний зэлүүд газар амьдарч байна. Магадгүй энэ нь эдгэрсэн хүмүүст хамгийн тохиромжтой амьдрах арга байж мэднэ. Дээрх нь 3 дахь давалгаа киноны бүх агуулга юм. Зомби кино олон үзсэн ч энэ киноны зохиомж үнэхээр сонирхолтой гэж хэлэхээс өөр аргагүй. Гадаад талаасаа энэ нь зомбины хямралын тухай юм. Харин үнэндээ хүмүүсийн доторх гүн суусан үзэл бодлыг шүүмжилж байна. Яг ясанд нь шингэсэн бардамнал ба гадуурхал өөр хүмүүст ямар их хор хөнөөл учруулдаг вэ? Магадгүй энэ нь зомбины гамшихаас ч илүү аимшигтай. Хэрвээ чи ийм жижиг хотын оршин суугч бол эдгэрсэн зомбинд энгийн сэтгэлээр хандаж чадах байсан уу? Хэдий эсрэг тал нь асар их гэмт хэрэг үйлдсэн байсан ч бүгдээрээ сэтгэлийн хэсэгт санал бодлоо хуваалцаарай. Дараагийн удаа дахин уулзцгаая.